Ихэнх хэрэглээнийхаа 70-80 орчим хувийг одоо импортер Америк доллараар авдаг улсын хувьд бол ер нь хүмүүсийн худалдан авах чадвар 30% бас ингээ унсан гэсэн үг. За инфляцийн түвшин 2016 онд бол 1.2% төрж исэн. За өнөөдрийн байдлаар бол 7% орчим байна. Энэ нэргээд юу вэ гэхээр бас дахиад одоо хэрэглээний сагсандах бараа бүтээгдэхүүний үн 6%-аар өссөн гэсэн үг. Энэ нэргээд бас нэг худалдан авах чадварыг дахиад 6% болгосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол Ардын нам 2016 оны 6 дугаар сараас хойш засаг аваад ажлын байр нэгийг чинээр нэмж бий болгоогүй харин 5 пунктээр унгаажээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл 5 пункт тооцох компаниуд дампуурсан байна, гуанзнууд дампуурсан байна, ресторанууд дампуурсан байна, хувийн жижиг бизнесүүд дампуурсан байна гэсэн ийм тоо байгаамаа. Энэ бол бүхэлдээ Монгол Ардын намын 1 жил 7 сарын хугацаанд хийсэн ажил. Та бүхэн санаж байвал хөрс сүх Эрдэнэтийн засгийн газрыг огцруулахдаа үндсэн 3 асуудлыг хамгийн гол болгож огцруулсныг бол мартаагүй болов гэж найдаж байна. Нэгдүгээрт юу вэ гэхээр 807.8 тэрбум төгрөгийг концессийн гэрээгээр тухайн үеийн засгийн газрын гишүүд хуваагаад авчлаа гэж нэг асуудал ярьсан. Хүүхдийн мөнгийг эргэтгэж олохгүй байна гэж хоёр дахь асуудлыг ярьсан. Гуравдугаарт мэрэгжлийн их тодтолтой засгийн газар нь ах トゥ амрах садны засгийн газар боллоо гэдэг үндсэн 3 шалтгаанаар Эрдэнэтийн засгийн газрыг огцруулж ирсэн. Харамсалтай нь 100 хоногийн хугацаа өнгөрөхөд хүүхдийн мөнгийг бүгд нь өгдөг болсонгүй. Тэр 807.8 тэрбум төгрөгийн концессыг хүчингүй болгосонгүй. За тэгээ ах トゥ угийн томилгоо бол өшөө ирчээ авсан. Дээрээс нь тухайн үед засгийн ерөнхий сайд болохдоо нэг ярьж ирсэн юм бол 60 тэрбум төгрөгийн нөгөө бичлэгтэй холбоотой асуудал дээр улс төрийн хариуцлага бол зайлшгүй тооцох ёстой гэж ярьж ирсэн. Сүх маань өнөөдрийг хүртэл харамсалтай 100 хоногийн хугацаанд улс төрийн хариуцлага хинтээч тооцсонгүй. Өөрөөр хэлбэл энэ бүгдээс ингээд дүгнэх юм бол юу вэ гэхээр хөрс сүх гэдэг хүн зөвхөн нүүрсний гэрээ хийхин тулд зэсийн 8-ыг гартаа авахын тулд хуучин засгийн газар огцруулж ерөнхий сайд болжээ гэдэг ийм дүгнэлтийг хийхээс аргагүй ийм нөхцөл байдал хүрэж байна. Хөрс сүхийн хэлсэн олон үг байна л да. Одоо жишээлбэл би одоо зөвхөн зураг тавиулах гэж ерөнхий сайд болоогүй л гэж хэлж ирсэн. Дээрээс нь одоо л зориг зүрх гаргах ийм цаг үе гэж хэлж ирсэн. Гэхдээ зориг бол хоёр янз байдаг юм л да. Ер нь бол манай монгол хэлэнд зоригийг бол зориг гэж нэг ярьдаг юм. Англи хэлээр хэлэнд бол хүн зоддог зориг нэг байдаг. Иргэний зориг буюу courage гэж бас нэг тусдаа үг байдаг. Бас манай философч тэмтрийг үзэж ивэл ер нь цаашдаа энэ дүгнэлт болох үүднээс хүн зоддог зоригийг тусад нэг өөрөөр иргэний зориг буюу өөрөөр хэлбэл нэг нийгмийн хүлээсэн хариуцлага ухамсарлаад гаргадаг зоригийг бас нэг арай өөр үгээр хэлэхгүй бол бүгдийг нийлүүлээд нэг үгээр хэлэхээр хүн зоддог зориг яг энэ улс төрчмөд хэрэгтэй байдаг энэ нийгмийн өмнө хүлээсэн үүрэг одоо энэ улс төрийн энэ зориг зүрхний энэ иргэний зоригтой холбоотой ийм шийдвэрүүд бол гаргадаг зоригыг тусад нь хэлэхгүй бол ингээд цаашдаа нэг байлгаад байж болохгүй маа гэдэг дүгнэлтийг энэ хөрс сүх гэдэг хүн хийхэд хүргэлээ. Би тэгээд энэ сайдуудаас нь ярил л да хамгийн харамсалтай юу вэ гэхээр дундаж давхаргыг одоо байхгүй болох Монгол Ардын намын бодлого бол 2016 оноос явсан. Энийг бол хөрс сүхийн засгийн газраас үргэлжлүүллээ. Татварууд нэмэгдсэн, түрүүн би хэлсэн, валютын ханш болон одоо энэ инфляцтай холбоотой үнийн хөөрөгдөл, бодит худалдан авах чадварт нөлөөлж байгаа энэ нөлөөллөөс гадна валютын сангийн нөхдүүдтэй хилцсэн энэ хилцээрийн хүрээнд татвар нэмсэн. Өөрөөр бас их сэтгэлгүй буруу зүйл боллоо. Та нар санаж ивэл одоо валютын сангийн тухайн үед Extended Fund Facility-г хөтөлбөрт орж явах үеийн эдийн засгийн нөхцөл байдал сая зуны эдийн засгийн нөхцөл байдал хоёр бол маш их болсон шүү дээ. Манай гол нэрийн экспортын бараа бүтээгдэхүүнүүдийн үн нэмэгдээ төсвийн орлого нэмэгдсэн. Хэрвээ иргэдээ гэсэн сэтгэлтэй байсан бол заавал өнөөдрийг хүлээлгүйгээр валютын санд хэдүүлээ энэ гэрээгээ өөрчлөё. Гэрээндээ одоо нэмэлт өөрчлөлт оруулъя. Энэ татваруудаа ярья гэсэн иймэрхүү боломж бол засгийн газарт байсан үйл байсан. Гэхдээ хамгийн харамсалтай нь энэ засгийн газар ерөөсөө ийм зүйл хийсэнгүй. Тэгээ явуулсаар агаад бүх татвараа нэмсэн. Энэ нэргээд яасан бэ гэхээр манай нийгмийн хамгийн гол үнэт зүйл гэж яригддаг дундаж давхаргыг байхгүй болгох юмыг бол одоо эргэл туцалтгүй оруулсан. Хүн амын орлогын албан татварыг нэмсэн та нар мэдж байгаа. Нийгмийн даатгал нэмэгдсэн. Яг одоо бид нар арай илүү татвар төлөөд 1 сар 2 сар болж байна л да. Өшөө дахиад хагасчлалын дараа хэд энэ бүгд бол өшөө илүү мэдэгдэнэ. За төсвийн реформ бодлогын асуудал бол юусоо хийгдсэнгүй. Уг нь та бүхэн мэдж байгаа Монгол улсын төсөв бол өнгөрсөн одоо
жилүүдийн хугацаанд бүтээн байгуулалт урт хугацааны хөгжил рүү чиглэсэн зүйлд дийлэн бага байсан бол уг нь энийг хийнэ гэж бас ярьсан. Төсвийн реформ бодлогын шинжилгээ ерөөсөө хийгдсэнгөө. За одоо энэ утаа гэдэг асуудал байна. Яг л та нар мэдчихэж байгаа. Манай Монгол улсын нийт хүн амын бараг тал орчим хувь 1.3 сая хүн Улаанбаатар хотод амьдарч байна. Тэгээ хөрс өх гэж хүн сонгон найрхан дөрөвт нэг удаа очиж утаатай танилцсан. Энийг та нараас бүгдээрээ санаж байгаа. Дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр дахиад утаагүй зуг тараана гэж ярьж байгаа. Сая бүгд найрамд Солонгос улсад айлчлаад 700 сая долларын зээлийн асуудал шийдэгдсэн. Харамсалтай нь 500 саяар нь бас л 100 тарах асуудал яригдж байна. 500 сая доллар. Нас харамсалтай мэт байна. Европын холбооны харж гсаалтанд манай улс орсон. Энэ бол бас манай улсын нэр хүндэд их муугар нөлөөсөн ийм зүйл болсон. Уг нь өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Монгол улсын ерөнхий сайд бас стратегийн түнш гэж үзэж байгаа. За магадгүй манай эдийн засгийг сайжруулах ёстой гэж үзэж байгаа улсууд руу айлчлаад бас тодорхой шийдэлд хүрэх ёстой байсан. Харамсалтай нь сая Солонгост очиж 700 сая долларын одоо зээлийн асуудал ярьснаас өөрөөр гадаад хамтын ажиллагаанд дөрвөлтэй өөрчлөлт гарсангүй. Энэ бас туйлын харамсалтай зүйл боллоо. За гашуун сухатын асуудал том асуудал байгаа. Яагаад гашуун сухатын асуудал том асуудал вэ гэхээр манай одоо нийт экспортын орлогын 60-70% бүрдүүлж байгаа ийм одоо бомб хамгийн харамсалтай. Одоо энэ бомбын асуудлаа шийдэж чадсангүй. Энэ 100 хоногийн хугацаанд. Яг их баригчид ярьж байгаа юм л да 120 км байсан төгжрлийг 20 км болгосон гэж ярьж байгаа. 100 км-ээр яг төгжрөл буурсан байна. Тэгээс манай намаас нөхдөл газар дээр нь очиод яагаад ингэж буурч багсан. Ер нь гаргахыг хоригдсан юм билээ л дээ. Гаргахыг хоригдсан. Тэгэхээр нөгөө машинууд нэмд очрлохоо байлаад тэгээ 120 км-ийн төгжрөл 20 км болсон юм. За шатхууны үн нэмэгдэж байгаа. Зохиомжтой хомсдол үүсгэсэн. Энийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Хамгийн харамсалтай бас энэ дээр Монгол улс засгийн газартай байна уу, засгийн газаргүй байна уу гэдэг ийм уур амьсгал нийгэмд бий болсон. Ерөнхий сайд бол өөрөө мэдээлэл хийхдээ үн чөлөөсөө одоо зах зээлийн хажаамаар явна гэж 2-3 удаа телевизээр мэдээлэл хийсэн. Хамгийн харамсалтай нь доор нь байгаа сайд, дэд сайд нар болохоор үн хөдлөхгүй. Бид нар үнэ хянаж байгаа гэдэг мэдээллийг бас хийжсэн. Энэ бүхэлдээ эргээ засгийн газрын нэг нэгдмэл удирдлага одоо байхгүй болсныг харуулж байгаа. Өөрийнхөө кабинетийн сайд нь утсаа авахгүй багш байгаа хөрсөх утсыг. Тэгээ фэйсбүүкээр загнастын бас та нар бүгдээрээ харсан баг тийм ээ. Нэгсэндээ засгийн газар гэдэг бол засгийн газрын төвшөнд ажиллах юм чадваргүй юм бүлэг хүмүүс болсны баталгааны төрийн үйлчлэгээний хүн суртал гэж нэг юм байна. Ерөнхий сайд төрийн сахилга бат дэг журам хариуцлагыг сайжруулахад засгийн газрын нэн тэргүүний ажил байна гэсэн. Хамгийн харамсалтай нь 100 хоногийн хугацаанд бид нар бас судалгаа хийж үзлээ 2000 хүний хүрээнд. Энэ 100 хоногийн хугацаанд төрийн хүн сурталын шийдвэртэй холбоотой асуудал дээр дөрвтэй ахиц гарвуу гэж асуухад 5% нь магадгүй гэж хариулснаас 95% нь бүх юмаг хിവэрэ байна гэж ингэж дүгнсэн ийм тоо гарсан. За эдийн засгийг тэтгэх том төслүүд, мега төслүүдийн асуудал. Энэ дээр бол нэг ч асуудал яригдсангүй. Төмөр замтай холбоотой асуудал яригдсангүй. Цахилгаан станцуудтай холбоотой асуудал яригдсангүй. За хамгийн харамсалтай нь ямар ч техник эдийн засгийн үндэслэл тодорхой болоогүй байхад энэ техникээс авах зээлээр нээж боловсруулах үйлдвэр барина л гэж одоо хоосон хөөсрүүлж ярьлаа. Энэ чи ямар нэгэн үйлдвэр энэ чи барихад техник эдийн засгийн үндэслэл нь гарч иж үндэслэлээр тулгуурлаж үйлдвэр барьлаас биш. Үйлдвэр барина. Энэний эсрэг байгаа хүмүүс гадаадын тагнуул шүү гэж ярина гэдэг бол байж боломгүй юм багхгүй. Эрүүл мэндийн салбарт шинжилэл огтхон хийгдсэнгүй. Өнөөдөр яг үүндээ та бүхэн мэдж байгаа эрүүл мэндийн боловсролын салбар бол манай улсын хувьд бүрэн дампуурчаад байгаа. Эрүүл мэндийн салбарт бол огцом ир шинжилэл хэрэгтэй байгаа. Харамсалтай нь эрүүл мэндийн салбарт зарим нэг хүмүүсийг халс солилцныг тооцвол ямар нэгэн шинжилэл хийгдсэнгүй. За шилэн дансны асуудлыг та бүхэн мэдж байгаа. Ардчилсан намцыг барьж байхдаа одоо хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн бүх яам, бүх агентлаг шилэн данстай байсан. Хэдэн төгрөг хаашаа явж байгааг нь дуран иргэн үзэж болдог байсан. За шилэн дансыг бол хөтлөхөө бүрэн байсан. Байхгүй болсон. Өөрөөр хэл хууль хэрэгжихгүй байна гэсэн үг. Гэхдээ Монгол улсын үндсэн хуулиар одоо төрийн үйл ажиллагааны бүхий зарчим, хууль дээдлэх зарчимдаар үндэснэ гэж байдаг. Харамсалтай шилэн дансны хууль өнөөдрийн Монгол Ардын нам болон хөрсөхийн засгийн газарт үйлчлэхгүй байна. Татварын шинжилэл байхгүй болсон. Бид нар хийсэн өөрсдийнхөө санаачлагаас болж байхгүй болсон. Мэдээж бид нар валютын сантай тохирсон учраас юм явж байгааг хэлэх бах.
Гэхдээ нэгэнт бас тухайн үед хөтөлбөрт орж исэн цаг хугацаа сүүлд бас гэрээ хийжсэн цаг хугацаа одоо сүүлийн өнөөдрийн цаг хугацаа өөр учраас энэ дээр нэг апдейт хийгээд явсан бол валютын сантаа тохирсон ч гэсэн гэрээнүүдээ зөв замд оруулах юм боломж байсан. Эдгээр хийсэн. Бараг хин юуны сайд болсныг мэдэхгүй хүмүүс манай нийгэм зөндөө байна. Одоо уул уурхайн сайд сумья газар ихэд 100 хоногийн 30 хоногт нь гадаад байсан байна. 30% нь гадаад зугаалсан биш. Тэгэхээр мэдээж одоо юу гэдэг чинь бас л ажил хийгээд явж исэн гэх байх л. Гэхдээ ажил хийгээгүйгээр бас зугаалсан байна. За тэгээд ихэнх сайд нарыг одоо хин юу болсныг ч мэдэхгүй иймэрхүү нөхдөд байна. Тэгээд юу гэж эцэст дүгнэх гээд байна вэ гэхээр хөрсөх гэдэг хүнээс бол одоо нийгэмд бас өндөр хүлээлт байсан уу байсан. За юунд нь өндөр хүлээлт байсан бэ гэхээр урднаас нэг шүнийг зодож исэн учраас бас энэ хүн зоддогтойгоо адилхан иргэний зориг гаргаж бас нийгэм зайлшгүй хэрэгтэй байгаа реформ шинжилгээг бас энэ засгийн газар хийх юм болов уу гэж харж исэн. Хамгийн харамсалтай нь нэг ч юм шийдвэр гарсангүй. Нэг ч юм шийдвэр гарсангүй. Уг нь эхлэхдээ бол одоо л зориг зүрх гаргана. Би одоо амь насаа алтхаас айхгүй байна санаж байна тийм ээ. Үхгээс айхгүй байна гэж дайнд явах гэж байгаа юм шиг юм ярьж исэн. Тэгсэн бас л дайнд явах ш. Гэртээ очиод буудан дээрээ хөрсөх гэдэг хүн хөвтчихлээ. Тэгэхээр ерөнхийдөө одоо юу гэдэг чинь иймэрхүү энэ бүгдээс ингээд дүгнэхэд алсын хараагүй иргэний зориггүй энэ нөгөө хүн зоддог зоригоос өөр шүү. Иргэний зориггүй хүн зоддог зориг өөрт нь байгаа. Бид нар тэрийг урдан зөндөө үйлдэлээс нь харсан. Иргэний зориггүй тэгээд ямарваа нэгэн одоо нийгмийг шинжлэх тийм философи тийм онол байхгүй иймэрхүү нөхдүүд өнөөдөр Монголын засаг 100 хонлол гэж дүгнэхээс аргагүй юм нөхцөл байдал үүсэж байна. Тэгээ Монгол Ардын нам засаг аваад 1 жил 7 сар боллоо. 2 засгийн газрын нүүр үзээд 2 дахь засгийн газар нь 100 хоногийнхоо одоо ойтой золголоо. Тэгээ энэ бүгдэд одоо дүн тавиул. Одоо сүүлийн үед нэг оноогоор дүнэддэг болсон байгаа юм тийм. Миний үед бол муу дунд сайн онц гэж дүн байсан. Нэг гэсэн дүн байгаагүй. Муу хасах гэдэг дүн бол хамгийн муу дүн байсан. Тэгэхээр Монгол Ардын намын засаг барьсан энэ 1 жил 7 сарын хугацаанд бид бол муу хасах гэдэг дүн өгж байгаа шүү. За их баярлалаа.